шүү. Хэдүүлээ явж байгаа ингээл тэгээд. Оо тэр би тэрийг асуух хийдгүй яах гэдэг групп хийх гэдэг юм яа. Хэдүүлээ явж байгаа. Тэр үед яг өөрөө эмхтэйгэр л бодсон юм лээ. Одоо ингээд яг наацхан ингээд чийсэн юм уу л гэж асуух. Сайн байцгаана уу? Эхлэе. За энэ хүмүүс манай One Ball Talk маань эхэлж байна. Тэгээд Жинхлээ дүргийн 8 дахь хараанаас энэ нэвтрүүлэг маань явж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаарт манай биедан оролцогч Соло маань ганцаар ирсэн байна. Тэгээд Wada компаниас оролцож байгаа Соёнбоо. Тэгээд Миган ирсэн байна. Тэгээд манай Санчир маань ирэг байгаа. Би нүц. Тийм байна. Тэгээд бид гурав энэ 7 хоногт нэг амар сонирхолтой сэдв бодож олсон байгаа. Надад нэг амар асуудал тулгаад тэгээд тэрийг шийдвэрлэх үднээс сэдвээ сонгож авсан байгаа. Тэгээд ер нь бол баарны соёл, клубын соёл гэдэг сэдвийн хүрээнд сайхан болцгаая. За ер нь хамгийн сүүл хизээ шоу дөө. Бодол карантины өмнө. Өөөгөө нэг карантины дундуур нэг нээсэн шүү дээ. Тэгэхэд л орсон. Орсон уу? Яа. Тэр нэр ямар байсан? Бэлтүү байх шиг байсан шүү хүмүүсийг нарсан чинь. Тэгэл халтгаа оруулах гарсан. Санчрыг авсан. Санчир бол яг бүр хүлээжсэн. Тий, яг санчир бол хүлээжсэн. Тэгээ санчрыг авсан. Надад бол тэгэл нээсэн юм чинь залуучууд очих нь ойлгомжтой байсан. Тэгэл зүй. Масктай байсан уу? Масктай байсан. Асуудалгүй л байсан юм шиг санагдсан. Сабо хийдэг клуб руу. Би яг карантин эхлэхээс бүр яг сүүлийн 5 дахьт нь орж байна. Сабо чиг 7 хоног болохоос алдтгүй явдаг. 7 хоног л ордог гэсэн. Тэгээ клуб дуртай юу? Кодо ботход гойчээс юм шиг муухайч. Тэр найзуудаас дуцчихгүй байж яваад байсан юм шиг. Юу гэдэг вэ? Оо хорон морно гарцсан шүү дээ. Одоо бүр өсөрсөн бах уу? Орчоод бие барьж мээр. Харин тий ордоо орчвол ингэ заалт малд ярьж жоох ингэж авчаад байлаа. Жохон бишүүрхээ. За юуны пив авчи гээл жохон тойрж залхаж байна. Би ч одоо хамгийн сүүл хизээ клуб орсон юм бэ. Зүйл орсон баг. Ер нь аль клуб ордог те? Ер нь зүйл ордог шүү. Би за мид рүү нэг удаа орж исэн. Чоко руу бас нэг л удаа орж исэн. Ер нь бол мид жоохон хөвшин хүмүүстэй мэт юм шүү. Тэгээ орсон чинь амар махнар явж маа. Тэгэхээр за энэ бол миний хадэр шүү. Зүүчин тэгсэн чинь бас амар young сайх шүү. Generation юм билээ те. Харин тийм үү зүг бас яг жоохон залуулаг. Тийм. Эвдэжвэ. Гэтэ нөгөө клуб дахтаа та нар одоо юуг нь сонирхож, юунд нь болж клубаас сонгодیں۔ Клуб аюу. За хэд хэдэн л юм байх шүү. Монголч угаасаа нэг олон клуб байхгүй. 3 4 хүн л байдаг л. Нэг зөндөл хийх юм шүү. Тийм. Хороол мороол сансар масар гэж зөндөл олон клуб байдаг юм шүү. Монголч тэрүүгээр амар их юм шүү. Бар клуб, крако хамгийн ихтэй юм шүү. Зүйл орд юм байна. Тэгээ угаасаа нөгөө орж байгаа хүмүүс нэг чухал. Тэгвэл бас нэг махнар байгаад гарч чинь амжихгүй. Зүй бол ер нь бол нэг тийм залуу үеийнхээ орд тийм. Зүй ч бас яг гоё. Стайлтэй. Үе нэг алгадаж чоо. За одоо соолоо өөртөө л алгадаж та. Тэгтээ зүү ордог. Тий. Залуу хөвгүүдэд дуртай. Яа гэвэл залуу сэтгэлгээтэй. Нөгөө миний хувьд нөгөө юу штэ. Дуу. Тийш дээ дуу чухал штэ. Тийм та нар ингээд бүр юу одож ордیں۔ Тий. Ямар жанрын дуу? Бүжгэлэх гэж Жека дарваатлаа бүжгэлэх гэж, секситлээ бүжгэлэх гэж ярьдэн штэ. Жинхэнэ стрессээ талих гэж клуб ордог. Дуртай. Яг ямар гоё байна. Санчрыг мэдэж байгаа штэ тий. Санчир бид нар бол зүгээр баргалж ингээл баарлуу зүгээр бүжиглээд ордог. Хэрвээ санчир энд байсан бол ай чич ста нэрээ их юм ярих байсан да. Дуудтай амар чухал тий. Амар чухал штэ. Надад бол зүгийн дуу бас аягүй таалагдав. Зүгийн нөгөө нэг доктор байдаг хажуудлын чинь айсаа байлаа. Тэгээд энэ чинь дуу гэж ярих юм уу те хэдүүлээ. Энэ DJ DJ байхгүй те. Set мэт өөр ингээ дуу тавьдаг газар яваа. Яагаад тийм нөгөө радионистэй бид чинь тий. Гой хөгжимнүүд явдаг. Ер нь гэхдээ клубтахад чинь дуу бүр хамгийн их одоо нөлөөлдөг баха. За өчигдрийн гаралт гоё өснө муухай өснө гэдэг дууг амар их тодорхойлцдог тий. Гой дунд айсаад их чи бүр яг нэг дүмц. Тэ нөгөө бас орж байгаа хүмүүс орчин нь найзуудтайгаа ямар хүмүүстэй явж байна. Гэтэ бас заримдаа өөрсдөө л гоё явах юм бол тэр юмыг гоё болгож болдог шүү. Тэ атмосфер. Соботой явахад айгүй гоё шүү.
зүгээр баах охтод хүрээл ирнэ. Нэг мэдэн чи зүгээр охтодын тойрогт бүжиглэж байгаа. Тэгээ соботой шоудах юм дуртай. Castilla del Lago виногоо гэртээ үнгүй хөрвүүлэн аваарай. Eversip. Тэгээ клабын соёлын талаар ярилцвал айгүй зүгээр хаа. Тий. Яаж клаб ёстой юм? Клабын соёл байд юм уу? Одоо тэгэхээр сүүлд үүсчихлээ шиг юм тий. Юу нэг клабыг яах гэж ордیں۔ За бүжиглэх гэж бол ордیں мэн солол. Нэг яах гэж ордیں۔ Ингээ би ч бүжиглэх гэж л ордог шүү дээ. Охин жигт гэж ордог. Гүү би ч бас нэг тийм айл юм бас сайхан охин тэнгэрүүд юу гэж чигтгэв. Гэсэн ер нь охин жигт гэж ярьдаг шүү дээ. Ер нь. Тэгээ охин жигтэж байв уу? Клабас. Заах дээр нэг ганц хоёр байсан л байх. Байх тий. Тий. Гэхдээ тэр чинь бас нэг амар учир зүггүй. Охин чигтнэ гэдэг чинь бас найрах тий гоё цагийг хамтдаа өнгөрүүлэх гэж тий. Учир зүггүй л тэгэл ингээл явдаг юм шиг байна. Шууд ингэсэн үү? Тий. Тэр чинь ер нь бол бас нэлээд сайн шинжлэх ухаан шүү. Тэр процессыг бүгднгийн намжилттай явуулаад үр дүнгээ үзэн гэдэг чинь. Тэгээ нөгөө Монголын огцур чинь яаж яхад нэг дуртайч байгаа юм шиг, дургуйч байгаа юм шиг тий. Яа. Тий. Тэгээд дургуй байгаа юм байна гэхээр дотроо дуртайч байгаа ч юм шиг. Тийм сэтгэл төрж ирсэн үү? Зөндөө ш. Гэтэ яг тэгдэж ингээл ороогоо бүжиглэх байхгүй юу? Тэгэл би чи ингээл ойр хавьд ажигүйхан байх юм болсон яхаа тэгэл тэднэртэй зориул бүжгийн хэмнэлээ өөрчлөлт тэгэл ингээл жоох ойртно. Илүү ямар ажигүйхан бай гэл. Тэгээд шууд ингэж ямар хурж мөрөхгүй л дээ. Зарим хүмүүс амар очиж чихэн дээр ноцноо. Ингэж шүргэлцэж тий. Би ихлэ жоохон хөдөлгөөнөөр уургалт байхгүй. За уургалхан ч яа. Тэгж байгаа тойхон залуу. эхлээд юм ярихгүй. Яг ингээд намайг чараад би чараад тэгэл хин дээр ингээл гоё нэг бүжгийн контакт үүсэж байгаа байхгүй. Тэнгүүд нь жоохон юм ярьж маасан юм байна. Чаа ингээд хэлээ явж байгаа. Ингэж ярьдгүй тэгж ярьдгүй юмстай. Хэдүүлээ явж байгаа. Хэдүүлээ явж байгаа асууд юм уу чи? Би хэлээ юм байна. Тэкэн дээр бол ингэж асуу бүжиглж байхдаа бол нүгөөсөө юу байна? Би хэлээрээ асаад байл. Тэгээд чиний мөрөөдөл чинь юу вэ? Тийм ээ. Хард гэсний асууд. Соо. Би бол үлдэх гээд байна. Арт. Гүү би бол яах гэж клаб ордог гэхээр одоо ингээд дандаа адлын явдалтай юм тохиолдод байх клаб орохоор яг зөвхөн бүжиглэхтэй ч л тийм. Адлын явдал дуртай. Одоо ингээд яг наацхан ингээд чийсэн юм уу л гэж асуух. шинэ хүмүүстэй танилцдаг байхгүй айгуу гоё. Хайгаа явчих. Тойрол шүү собон. Одоо ингээд тий. Хүн хичээсэн юм уу гэж юу? Чихтэж мэгтэж бас сайшаа юм бэ. Ер нь бол юм байт юм. Ингээд дотроо ингээд яг гоё охин байна гэж бодсон шүү дээ. Тэнгүүд тэгээд Монголын хүн одоо манай гэх юм уу бүгдийг би мянга таниад идэв шүү дээ. Тэгвэл тэгээд нэрэнд угаасаа сэс сууч би дотроо амар айгаад байдаг байхгүй. Тэгэл угаасаа юу ч хийхгүй жаа таалагдсан гэсэн. Жохоо хараагүй тэрэж баант ичиж байсан. Жохон нүд хийж байгаа лөө. Харин жоохон нүд ер нь бол нүд хийдэг төлөвлөө юм тий. Нэг яг юу болгож байгаагүй. Хэрэгжүүлээд үзэж байгаагүй. За соло. Чигтүүлжсэн үү гэж юу? Чигтжсэн үү? Чигтүүлжсэн үү? Би ер нь яг чиний хэлдэг нэг байдлыг гартаа авах дуртай хүн шүү дээ. Чигтэлгээд илээч тий. Чигтүүлж бол байсангүй. Чигтэж л болоо. Алиг ямар чигтэй? Тийм би ч амар жижигхэн чигтэж шүү. Бас хэцүү байна. Чигтэж өөрөө л гартаа авдаг хүн байна. Ер нь баарнаас танилцаад ингээд шууд яваад буудлын модл орж ирсэн. Эрэгтэй ч байхгүй, эмэгтэй ч байхгүй. Бас эмэгтэй. Эрэгтэй ч байхгүй, эмэгтэй ч байхгүй. Жигтүүлж байсангүй, жигтэж байсангүй. Тийм. Залуучууд ер нь клуб зогийн чамд таалагдж байгаа зөө. За, надад ч залуу таалагдж байгаа. Тийм, хоёулаа бие минь таалагдж байгаа. Тэнгүүтээ ер нь яаж анх яриа өгдөл дээр. Дээр вэ. Яаж ямар яриа өрнүүлэл дээр. Дуртай байх юм бол одоо жишээлбэл юу ч ярьсан тэгэл дуртайгаа илэрхийлж шүү. Хэдүүлээ явж байгаа ингээл тэгээ. Оо тэр хамгийн тэрийг асуух хийд яах гэдэг групп хийх гэдэг юм яа. Хэдүүлээ явж байгаа гэж чамд ямаатай. Тэд нар чи таваа тэнцэлт гээд байдаг чи тий. Хэдүүлээ. Тойрог болж үжилэх гээд идэм үү яах гэдэг тийм. Ямаа юм. Би л ингэж асууж байгаагүй. Тэгэл асуудаг хүн байт юм уу гэхдээ. Гэхдээ клуб гинт нэг гээд урд нэг хүссэн хүсээгүй
юм хурж ирж мөрөөтэй. Тийм ингээ харангуут бүр тийч ингээ залуучууд ингээ байж аач тэгээд аль нь юм болоог хараа. Тэнгуут цаана нэг Оо нэг тийч залуучууд гой залуучууд байсан. Аль нь гэх цаана нэг зүгээр тийч. Тэнгуут нь буцаагаад ахаа цаашаа явуулчихаа. Дамжуулаа. Нөгөөдөл ингээ балгаад дамжуулаа. Тү. No sorry. Not sorry. Гэтэ бас нөгөө уух юм авч өгөх үү гэж бас асуух хэрэгтэй ч тий. Танд та шууд л ирэх чинь бас одоо нэг бүдүүлэг үү. Тэр одоо явуулж байгаа юм дотор нь одоо юу ч хааж байгаа юм юу ч зүгээр ингээд тэг бардам зан ч хөдлөөд одоо тэгээд дайлж болох уу? Тэгээд хийх юм уу тэнгуут нь. Таалагдж байгаа бол одоо why not? Би танилцмаар байгаа бол чамтай танилцмаар байгаа бол болж штэ. Юу гэж хэлсэн? Тэгэл та баярлаа. Тэнгуут нөгөөд чи юу уух вэ ч юм уу тэгж асуунаас тэ. Тийм үү. Эсвэл пи уудгүй хүн ч юм уу, вино уудгүй хүн ч юм уу, жин уудгүй, виски уудгүй хүн байж болно ш тэнгуут нэг хүчинцсэн юм ирж байна. Яг охтуудад бол коктейл ирж мэддэг бахтай эсвэл бүгд уудаг бах. Тэгээ би шууд асууч заяа. Шууд ингээд уух юм хүрээд ирэнгүүт тэрийг аваад уух нь эмхтэд жоохон ичвтер хэрэггүй. Ингээд л амар хүнээс юм аваад тэрийг ууч юм уу. Тэрний оронд баг яг соолоо гэх шиг гоё ингээд танилцаж болох уу? Би чамд уух юм авчгүй гэхээр нь тэг яа гэж бардам зан дээр болно шүү дээ бас тий. Надад болохоор одоо бар гэдэг зүйл одоо зөвхөн охин чихтэж мэгтэн гэхээсээ илүү бүр ингээд залуучуудын одоо соёлыг түгэх зүйл болцсон юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Зөв цагаа зөв болгосон биш өнгөрөөж ин гэсэн үг биш үсттэй одоо клабд чинь гэдэг чинь. Тийм шүү дээ. Ер нь гой хөгжим сонсож чинь тэгээ одоо тэг хүмүүс амар их DJ мижээ ингээл амар гой миксийг амар олон сонирхолтой болцсон. Тэр хооронд ч одоо тэгэл манай монголч гэсэн амар лаг DJ нэр байна. Гарч ирж тэдрийг сетийг сонсож ингээд хэмтчлээ. Тэгэхээр тэр чинь одоо клабын соёл гэдэг чинь шал ондоо зүйлсэл юм шиг санагдаад байгаа. Тэгэл клаб гэхээрэл болохгүй болоод муу болоод хамгийн болж өгөхгүй тийм байдаг цаг үе бол одоо л өнгөрцөн байна шүү дээ тийм. Залуучууд ч гоё бас ингээл хадаглаад тэр нэг хөгжмийн одоо мэдлэг мэдрэмж гэдэг зүйлийг одоо бас тэнд очиж мэдрэх гэж орж байгаа шүү дээ. Тэг бас өөрийгөө нээх гэж бас орж байгаа шүү. Одоо жишээлбэл заримдаа бол би underground хөгжим сонирхдаг залуучууд бол тэнд нэгдэж болж юм. Тэнд бол айгүй гоё vibe үүсгээд би бинийгээ бас олж болж юм. Тэнд ч хөгжилдөө тэгснээрээ би биний олоод одоо бизнес хийдэг ч юм уу одоо тэгэл урлаг уран сайхан болсон хүмүүс зөндөө л. Тэгэл яг ингээд тусдаа ойлголт үзтээ минт орж байгаа хүмүүс бол яг нэг ингээ тийм байдаг. Одоо зүү гэх юм бол ингээд нэг нэршилтэй болсон байна. Жоохон залуучууд байдгаа гэл ингээл яг урсгалаараа юм минутаа ингээд чиглэж очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэнд бол бас үзэл бодол сонирхол нэгтэй хүмүүс байж болно гэж би бодод байна. За та дүүл юу яах гэж клаб ордیں۔ Тэгээ зорилго ч юм уу клаб орох тэр нэг сэтэл нь. За тэгэл янз байд нэг өдрийнхөө юунаас болж тэгээ клабаа сонгодог ч юм уу тий вайбасаа болоо тэгээ хинүүстэй хамт орох байгаагаасаа болоод бас клабаа сонгодог заяа. Охин нэг чихтүүлмээр байл нэг метро орчоолаа. Бүжиглэмээр байл зүр орчоолаа. Тэнгуутаа нөгөө нэг DJ сетмэттэй хин хаана хөгжим тоглож гин гэдгээс бас сонгож айгуу чухалтай юм. Бодхоо өнөөдөр тийм тоглоно гинэ гэх юм бол бодхоо дээр гэрлээ мэрлээ тийм тоглож гин анууд бол тийм тоглодог ч юм уу те дуртай юмдаа одоо хаана хиний юмыг сонсмоор байна. Хиний сет гоё юм, хин хаана гоё юм үзүүлбэр үзүүлж гин, хин хаана илүү гоё шинэлэг зүйл хийж гин гэдгээс хамаарч тэгээ дээрэнгээс нь хамтаа явж байгаа хүмүүсийн чухал шүү дээ. Би биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Би заавал тийш явмаар байна, тийш явмаар байна. Олонгоч нь хаашаа тэр хүмүүс юу сонирхож байна гэх юм бол окей, тийш орё өөртөө гоё байх хэрэгтэй. Өөрөө заримдаа тэгмээр байна гэх юм бол нэг санчрыг дуудаад хоёулаа дартаа явж тийш гэдэг чинь окей тийш ороод тийч нам бүжгэлдэг ч юм уу те заримдаа хипхоп дээр бүжгэлэх гоё чика сагт чика тэгээ заримдаа бол тийч бүр те техноте зогсохгүй те бүр тэг гоё тэгээд нөө vibe-наас л хамаардаг та хамтаа хүмүүсээс бас хамаардаг та. Танаас өөр ямар хөндлөлт гардаг вэ? Клабтахад шоуд одоо нэг ийм залуучууд байдаг шүү дээ. Хүсээгүй бүжиглэлт гинт ардаас орж ирдэ шүү дээ. Тэгээд тулч молцсон ингээ. Тэр тохиолдолд яах вэ? Би бол тэгээд ингээ
Ингээл те би урдаас нь би бол гэхдээ яг нэг хүү байдалд оруулахыг хүсдэг. Урдаас нь Хүнийг одоо ямар ч байсан нэг ингээл те октод бол шууд характераа гаргадаг бах тийм зайлаач байдаач гэдэг чинь үзэндээ тийм тохиолдлууд би харж байсан. Би бол тэгэл аль болох эвтэхнэр оргон зайлах ч юм уу те аль болох эвтэхнэр л тэр хүнд одоо үгүй одоо те танилцаа. Ер нь хинтээч танилцмааргүй өдөр байна. Эсвэл зүгээр ингээд амар найрсаг friendly байх үе байна гэх мэтчлээ. Тэгтээ хүмүүс нөгөө friendly харилцаж байгааг заримдаа буруугаар ойлгоод идэх хэрэгтэй хүн болгоны friendly өөр юм шүү дээ. Амар чихэн дээр нь очиод friendly. Юугаач ингээд буруу ойлгох ядаргаатай л тийм ингээд буцаа зууралдаад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол оргон зайлах үйлдэлийг бол маш олонтойгоор гаргадаг. Тэг ингэж ингээд тий ах нар мах нартай гүц мэдстэй ядаргаатай. Яаж эвтэхнэр оргон зайлах вэ? Тэгэл инээгээл урдаас нь тий. Наа Биттэй жоохон бүжгэлж аваад. Тэгээд хажууд нь бүжгэлж аваад нана ийш нэг гүлэг тавьж байгаа шиг тий. Тийшээрээ хасан баруу. Ийшээ гороо гэдэг. Тэгэж явж яснаа. За тэгээд ойлголцоо тэрүүгээр дундуур сүлжээл. Бидтэй яг октодын нэг амар ойлгож байсан шүү дээ. Өнгөрсөн жилийн нөгөө нэг Pride show лүү дээ. Нөгөө нэг олон улсын ямар хүмүүс эрхийг хамгаалах өдөр байдаг шүү дээ тий. Тэгээд тэрнгээр би нэг Монголын Pride show-нд орсон байхгүй. Pride Party гэдэг лүү дээ. Тэгэл орохдоо ч бас жоохон нэлээд ботсон. За яах вэ ийхүү гэж байгаа. Тэгээ би яг нэг найзтай орсон байхгүй. Тэгээ бид хоёр хоёул straight. Тэгээ орсон чинь ингээл баахан эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээл байгаа байхгүй. Тэгэл тэр үед яг өөрийгөө эмэгтэйгээр л бодсон юм лээ. Уус ингээл хараа. Тэд чи оронгууд октод наваад таахгүй заяа харахчгүй. Тийм штэ. Эсрэгээр эрэгтэйчүүд амар ингээл хараал харч чидэл. Тэр үе чи ингээл өөрийгөө нэг хол шиг мэдэрч байгаа. Баахан чонд юм дэрсэн. Гэтэ сонирхолтой байсан л та. Тэгээ нэг юм 0 орох ч жагаад али хоёулаа хамт орох уу гэдэг тэгс нэг бол. Хамт орох уу гэсэн тэ. Октод тэгээд ягаад хамт 0 ордгийг ойлгож байгаа. Би тэр үед ойлгож байгаа юм чинь. Ингэж мингэд өштгөө штий. Зүгээр ингээ нэг хамттай л орё гэдэг нэг хань таталгүйр гэмтэн тэ. Тэр дундуур чинь ганцаар явж бүгсэн дээр алгадуулчих юм. Эсвэл хэнийг мангастуулчих магадгүй Монголын юунд бол медицин тэр чи ахнаар махнаа харгаа гам чи тийм хөмсөө ингэж ингэсэн тийм хэнийг ч хамаагүй нэр юм үл хамааран зодгоод юм уу нүдгээд юм тийм амар ахаал та гэл хөөрхөн явжсэн чи тийм гинт мөрөлдөд октод нь хүртэл мөрөл зүрлээд идэг гэсэн монголчин хэм хүндрэлтэй яачаад идгийн юу нь болохгүй болчоод идэв нэг юм ойлгосон байхгүй юу хацангалтайгаар бүжгэлэх гэж орж ирсэнээ бүр тийм ядраатай гинт уур хөштэй та нар яа нэгсэх сараа октод ч ингээд клабд ер нь жоох ингээл нэлээ өөртөө ихтэй нэлээ юм байдэн штэ тий. Яагаад ингэ ойлгосон байхгүй юу. Тэгээд би яг тийш орсон чинь ингээд амар олон залуучууд ингээд харц хайлсан байхгүй юу. Хоёр давхраас чараал, эндээс чараал, тэнгуү чи угаасаа санаас ингэжтэй юм бэл. Би ч нэг бас жоохон спешиал юм болоо гэж бодож байна. Castilla de Lago виногоо гэртээ өнвий хөрвүүлэн аваарай. Eversip. Гэхдээ Монголд парти идэх одоо би ч гэсэн нэг олон газар явж тэгж партиж яваагүй нэг Япон ч юм уу Хятад ч юм уу хөрхөө өөрийнхөө явсан газруудаараа энтгэгч ч юм уу тийм. Тэгэхэд бол энтгэгт бол бүр амар инээдтэй шүү дээ нөгөө хүчингийн хэрэг мэрэг айгүй их гардаг энтгэгт тийм болохоор нөгөө нэг клабд оронгууд эмгтээчүүд нь тэнд бүжиглэн эрэгтэйчүүд нь тэнд бүжиглэн за тэнд жагаад өгсөн. Тийм ингээс тэгээд ингээд текэн дээр л уулзч болно хөрх амтад тэгэл утгагүй байх. Бөөнөр орсон ч гэсэн тийшээ эмгтээчүүд явал эрэгтэйчүүд тийшээ явдаг. Японд олонгууд нэг Европ залуучуудад амар дуртай юм бэлээ. Японд эмгтээчүүд тэгэл Европ залуучууд нь өөрсдөө бас тэрийг яг мэдэрсэн за дуртай гэж цагаанууд гэж юм. Тийм ер нь Европ залуучууд өндөр хамартай залуучууд Аз биш хавтгай биш тэгээ хүүдий яана би алуусаа Чичтэй нилээ авсан ер нь яг алуусаа хоошраа миний ханин заяа яста Ката гэдэг. Тэгээд ингээд дуртай байсан. Амар Япон охтод өөрсдөө дуртай. Амархан ч гэж ярьдаг юм байлаа амар дуртай. Бид нар ч бас тийм байхгүй шүү дээ тий. Тэгээд ингээд нөгөө нэг 4 давхар клуб өдрөө авахгүй тий. Тэгээд оронгол нөгөө дуунууд нь янз нэг алдчихвал бол нэрээ бас хэцүү юм л болоход. Чи хідэн давхарт нь байна. Тийм нөгөө нэг Японоор би нөгөө нэг ярьж чадахгүй болохоор нөгөө хүн ярьж чадахгүй болохоор бас жоохон стресстэй байд юм байлаа шүү дээ. Тэгээд клуб орсон чинь нэг хай бай гэх хүмүүстэй таарлаа. Тэгсэн чинь бас хай май гэж яриад яваад өгцөө.
Тэгсэн нөгөө гарууд намайг Япон л гэж харна шүү дээ. Япон хүн юм байна даа л гэж бодоол ундаа жүүс мэс авч гэж би тийм ч нэг Монгол зантай хүн байж тийм. Дөрөвтэй юм аваад ирчихсэн. Fuck off шурдаасан тийм. Навшиг зангараад тийм гоцсон. Who the hell are you те? Fuck off, get off. Тийм навшиг загас нөгөө төлбөр шок. Өө энэ чи Япон биш байсан шүү дээ. Хайр мөн. Чи Япон биш юм уу? Харин тийм тийм бас тохиолдол гарч ирсэн. Тэгээд ингээ алга болчдөг юм байлээ 4-3 давхраар би бинийг олохгүй ингээд байсан. Надад тулгардаг асуудлууд гэвэл зодооны асуудал байна. Монголын клуб зодооны асуудал амар хэцүү шүү дээ. Хийх ёстой. Тэр чинь ахгүй бол ерөөсөн Монгол биш үү? Зүгээр ингээл бүгд амар нервтэй. Би ерөөсөө гэдэг юм. Би ингээд ууг гайгүй ингээд найрсаг хүмүүс өөрөө боддог байхгүй. Баарн дарсан нервтэй. Ороод ингээд танууд бүх ингээд залууч техник ингээд сууж. Гэл хажуугаар нь ойрхон зүрхийг хүлээгээл би чангалцсан ингээд суугаад. Замжиг тэгмүүд би бүрэн дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг байх тийм. Яг бүжгийн талбай руу ингээд орох гол за ингээд оронгууд бүгд ингээд нэг очиж би ингээд чангаагууд хойш харц. Яг хойгоор өнгөрөх нуруугаараа ингээд үрдэг байхгүй. Аим хөстэй ингээд зүрэл. Тэгвэл нэг жаагаа ингээд яадаг чи яатаа бэ стам ингээд за. Бүр амар ууртай. Тэгэл би бас тэгээд нэг амар зүгээр за одоо зүгээр болцоо гэхэд амар нэг өөрөө би нэг амар нэг тийм сул дараас санагдах байгаа шүү. Нэг амар тийм хэцүү зэ. Энэ зангаас л болдог. Харин яг эндээс болдог байхгүй. Тэгээд заримдаа яг ганц уушлаа би их уушлаа өгшөө гэж би хэлдэг байхгүй. Тэнгүүт ингээд нөгөө л чанга манга барьж нэг тиймэрхэн бодож тэгээд амар ингээд ийм хөрхөж цараа зурд нэг ууртай гадараа ингээд ирээч хэлдэг анда. Ингээд амар жижигхэн томгүй ямар шалгаагүй нэг л жижигхэн доороос ингэж мөнгө тааштай жижиг хүмүүс даалсан. Ингээд зүгээр ингээд уухаа ингээд амар ууртай шүү дээ монголчууд ингээд яг ингээд ороод юм. Ингэж ингэж цаана мараас ингээд энэ мэндээс ингээд харангуут ингээд цаана нэг ингэж үгээл амар ингээд зодчихсан шиг хараад. Ер нь бол тийм амар аюултай орчинд байгаа юм санагд. Хаанаас гар ороод их юм мэдэгдэхгүй. Яг л бүжиж чад. Гинт хүү хай пүү паа гэж андаа гараад ир зодтолж байна. Ер нь ингээд амар тийм тухгүй байдаг байхгүй. Би нэрэгсээ тийм одоо ихтэй хүмүүсийн зодтолж байгааг харсан. Өдөртөө шүү дээ. Гар болоод ингээд зогсож багцсан даа юм бүр зодтолчихсэн шүү дээ. Одоо ингээд тэгээд ингэнэ анх ингээд таарна шүү дээ тий. Сайн уу байна уу гэл наваа тэгэж шүү дээ. Амьдралдаа харж байгаагүй юм уу? Сайн уу юу байна гэл нэрээ хэлээд би ингээд таньсан шүү дээ тий. Тэнгүүт чи сая чи гисэн үү? Угаасаа үеэд би бас анх ингээд гар өрөх насыг мэдэх юм аашаа. Тэгэл тэгээд би чам байж гэлөө. стач андуураад байгаараа гэл зүг зүрэж байгаа л зүг. Ингээд би одоо угаасаа насыг мэдэхгүй шүү дээ. Би хиний ах нь байгаамаа гэвэл нэг өөртөө тэр за юу байна гэх. Тэнгүүт л ингээд тэрийн дөрөөлөл нэг яач тийм үү нэг өөртөө нэг жоохон яагаад хийдэг бол бөөм амар ууртай. Ер нь аль болох ингээд нэгнийхэн дээр гарч игээд ах нь болох амар дуртай. Тэнгүүт ингээд зүгээр ингээд би хиний ах нь байгаамаа гэж хэлэхгүйгээр шууд ингээд энэ бистаа чи гинэ тэгж үгээл заяа. Тэгж үгүй төвчлөсөн мөл хэлцэл. Тэнгүүт чи бас ингээд тэсэг амар хэцүү байдаг байхгүй ингээд. Тэгээд яг нэг ингээд за болёо гэж хилчингүүд яг сул би наад чи дээрлсэн шүү дээ дараа нэг л ярьж мараал те. Би наад чи ингээд ахын дүү наад чи тэгэл яваал гэсэн дуушлаарэ гэл. Тэнгүүт амар хэцүү ингээд бас ингээд яг байр суурь хатгалах гэдэг дээрээс эхлээл бардам зан гэдэг дээрээс эхлээл тэгэл зодомоо зүр нүсдэг баг. Тэр залуучууд дийл юм шүү. Ер нь амар надад бүр орох болгон барах юм болдог зэ. Заах дурчил та тий. Нэг баарн дээр дор оролцоо нэг газар зүгээр ярил зүгээр ингээл за минь шод болоо ингээл ийм ерөөсөө байх нэг ч юм байж байгаа надад. Нэг шот болоо. Нэг шот болоо. Дандаа л нэг зодоо. Октодын зодоо харж ирсэн. Октодоос амар шүү. Зодоо. Зарим нэг цоороо бүр амар тий. Хизээж байгаа. Өртөө өнөөс гармаагүй. Гайхт шүү дээ. Тэгээд ийм амар хумстай тий. Би яг октодын нэг юмар зөвлөхөө. Октод задлахаар байна шүү дээ тий. Би яг чихвчээ ингээд амар ивхэд карманда хийгээд гаргаад ирэнгүүт бүр амар авааталцсан байдаг байхгүй юу. Октод бүр нэг тийм болцсон байдаг тий. Тэг ингээд салахгүй тий. Зуралтаад бүр ингээд нэг тугаар нь зулгаад. Болт эртний хүмүүс чинь бас тэгэл нэг зохилцоол ингээд нэг уур уцаараа гаргадсан юм шиг ан дээр бөлждөг шүү. Октод бүр дуусгүйтэй ингэж салгаад ингээд явж байгаа шүү дээ. Найз залуучууд малуучууд ингээд бүр ингээд салахгүй ингээд.
Тэгэхэд ингээд 50 гот буцажгүй ирсэн нөгөөтг ардаас нь зөх гэж байгаа те. Нөгөөтг нь хахад гэж үгүй те. Би бол амар зодоо харж исэн би охтууд ээ. Ингэхгүй юмсан л гэж бодож исэн. Үнэхээр клабад бас хинтээ орох амар олон хүмүүс байгаа шүү дээ. Бас зүү зөкстэй байх, уух юмаа тааруулах гэх мэтлэн тим юмыг бас бүгдээрээ баримталчивэл зүгээр юм шигэ. Тэ бүр ингээд хог хааш гэдэг юухгүйгээр тэ. Тэр чи одоо ингээд бусдын ирэх бидний ирэхээр төрчөж байгаа юм чи бас л хүндлэлтэй л авахгүй болохгүй тэ. Одоо тэгтээ ер нь харьцангуй гайгүй болсон юм шүү. Залуучууд нөх амар тасартлаа авахаа болсон. Яг гоо өөртөө хэмжээ мэдээгээл нэг гой байж байгаа л явцдаг. Яг гоо тасарч байгаа ч хүмүүс яагаад зарим нэг тасардаг, зодонцгой хийдэг хүмүүс байдаг л. Тэгэл харьцангуй тэр чинь тэгэл бас моментоосоо тэг төрсөн өдөр тэмдэглэж байгаа. Гэхдээ ингээд нэг уур уцааргүй л байх хэрэгтэй шүү дээ. Жаргал цэнгэж явж тийм олуулаа явахаараа л нэг эрэгтэй хүмүүс нэг яачдаг юм шүү. Жохон хүчрхэг санагддаг юм уу яа тий. Монголд ч даар цэнгэний газар гэж ярьдаг үстэй. Тэгэхээр утгаа олчмоор байгаа хгүй цэнгэх гээд байгаа шүү дээ. Бид нар чинь наргиж цэнгэх гээд шүү дээ. Цэнгэлийн манлайд хүрэх гээд байгаа шүү дээ. Тэгчээж юунда уурлаад идэв. Одоо ингэ яг оронгууд аим гоё аягаар орж байгаа шүү дээ тий. Тооцлаарай. Окей, гаасан нэг нэг комент хийж байгаа хөө энэ жаачихсан болж байна. За ингэ яг хин зодоо хийх хүсэхгүй байгаа шүү дээ. Дотроо бол ингэ бүгдээ аим зүгээр аим гоё фанахыг хүсэж байгаа. Тэнгүүд яг ингэ нэг нь ингэ эхлэнгүүд бүгдээ би миний жоо хүчтэй харагдах гал нэг би доорч орчихгүй шүү гэсэн байдал үүснээс болоод ингэ яг тэр чигээр ингэ тийм болчдөг шүү байна. Хин ер нь ингэ бүгдээрээ л нэг тийм. Хэцүүч юм. Би бол яг эрэгтэй хүнийг яг аим гоё ингэ хамаагүй ингэ гоё юм байж байгаа хараагүй. Клаб бүгд л нэг тийм гэл нэг тий. Тэгээ нөгөө нэг бас эмэгчнээ хамгаалах гад бас тий хамт орсон хосууд тий. Ингээд нэг ер нь бол хостойгоо ороод хэрэггүй юм шүү. Би нэг хостойгоо орж ирсэн. Үргэлжтэйгээс өмнө жил тэгэл орж байхад ер нь амар хэцүү шүү дээ. Ингээд байсгал залуучууд дээр ирэл. Тэнгүүд ингээд ялтчгүй л согтуугаар очиж хөвхөн дээр чаачаа байлуулаа өсөө аим уур хүрдэг юм. Тэр ер нь ороагүй байсан маар юм л хостой. Тий ер нь бас заримдаа талдаа тийм шүү ингээд л байж гот найзууд нөхдөөгөө таарлаж байгаа ш тэгэл ингээл хөөе хай гэл тэнгууд гэл хаагдалт үсэл ингээл бас тий. За би тойроос нэг асуулт асуухаа. Та хоёр годон гуталтай клаб руу орж ирсэн үү? No never. Годон гуталч гэсэн өмсөхгүй гэж боддог. Тэр бол нөгөө нэг хотын амьдрал тэр годон гутлыг би бол амар тохиромжгүй гэж боддог байхгүй энэ одоо амтны өслөг идэл мэдлээд бид нар тэгээд годон гуталтайгаа баар орох бүрч таалагдахгүй байна ёо нэг залуу димизэд годон гуталтай залуу харах юм бол юу ухаалтай үнэстэй өвөлч юусэн охтуудын чи дресс кодоо хүндэлж мэдлээд баргалж өсгөдөө гуталтай тий ингээ явж ирсэн чинь нэг залуу зүгээр тий яг шам шигтэй бүр их яг шам шиг юм. бүжгэлж байгаа хэд маяг нэрсэн маань. Годон гуталтай госч мосч идэгтэй байж болохгүй шүү дээ. За. Гэтэ араа юу яадаг шүү дээ. Одоо ингээл дөөр мөр үсгэд хүмүүс ингээд яг хувцсан дээр анхаардаг шүү дээ. Амар үзэгчтэй. Тэгээд одоо тоглолт хийж байгаа хүмүүсийг хүндлэх хэрэгтэй гэдэг. Тэрнтэй адилхан клаб орохтой адаглаад өөрийгөө болон бос хүмүүсийг хүндлэхэд ер нь хүмүүс ер нь яг тэгж хувцсан юм болоо. Одоо тэгэл яг гэхдээ dress code зарим одоо партинууд бол заасан баг шүү дээ. Black ч юм уу white ч юм уу эсвэл одоо mint зин клабууд бол ерөнхийдөө тэр годон гуталгүй гэдэг бол заасан л дээ. Дэлхийн өмсгүүд тий. Тэгэхээр нөгөө нэг дээрнгээс нь клаб ч өөр хал олон хүн байгаа нэмхэн дуу хувцалдаг ч юм уу тий. Үнэр танарч одоо юу ч үл агаарж бол тэрийг зүйлээ бодолцож dress code-тай байх, соёлтой байх гэдэг юмыг хэвшүүлсэн баг. Соло клаб дахтаа дотоод өмсдөг үү? Өмсөн шүү дээ. Байг л өмсдөг. Чи өмсдөг үү? Өмсөн. Би бол өмсдөггүй шүү дээ. Ер нь нөгөө нэг тэгвэл дотор хувцсгүй орж ирсэн тохиолдол байгаа юу? Гүү. Дотор хувцсгүй охин таарлаж юу? Монгол тулхтны анууж юм шиг тийм хүн танд таарлаж байв уу? Би одоо ямар бадарч юм биш яаж гэдэг вэ? Сайн ба минь дээ, сайн ба минь. Ер нь дотоод ч шооддаг юм байд. Айгуу тэгтээ тэр чи одоо амар Холливуудын алдартнууд ч гэсэн дээ нэг амар гоё дресс өмсөжтэй бол дотоочгүй л өмсдөг шүү. Яг нэг октодоос байгаа нөгөө дресснээс хамаараа дотоод өмсгөө байдаг юм байл л дээ. Тэгтээ бол нөгөө тэр чинь Монголын нөхцөл гэдэг шиг ямар ч үйлрэл жоохон л хүүтэлтэй бас тэгээд сийгээл зүстэй тусаал. Тий. За энэ удаагийн дүгнэлтээ. Гид дүгнмээр санагдчихлаа. За ер нь тэгээд манай монголчин бас дөнгөж ил хөгжиж байгаа орон тэгээ юм болгонд нь бас соёл гэдэг зүйл нэвтрээл явж л байгаа л хүү дээ. Тэмчгүй байх тий.
Би бол харцангуй дэжүү шоуддаг юм байна. Тэгэл такс максаа төлөвлөгөө сагуулаад тэр чинь одоо соёл юм битэж штэ 10% хаалгыг ингээл барайл байждаг. Банк тийм өнгөч байх хэрэгтэй. Тэгэхээр би яг нэг удаа таксиг асуултаж орж исэн. Танил найз нөхөд боломж болдвол мэдээж тэгэл ашигладаг л да. Гэхдээ ер нь бол ингээл банк тэгэх нь бол бас буруу байхаа тэр хүмүүс гоё дуу сонсгож гин, гоё парти хийх гэх та нарыг сонорыг мэлах гэж байна. Тэгээ та нарт үйлчилж байна. Тийм болохоор болж өгвөл би бинийхээ хөдөлмөрийг хөндлээд такса авчих тий. Тэгээд найз нөхдөд хүндэлчих, гоё хувцалчих тий. Собор шиг залуучуудаа битгий зодон зохион хийжээ. Зөв зохистой хэрэглээг дарсаа тохируулчих тий. Охтууд нас гоё тодорхой байгаад өгчих. Тийм шүү дээ. Ер нь бол ойлгомжтой байх нь хамгийн л амар шүү дээ. Би ингээ таалагдж ивэл таалагдахгүй бол уушлаарай нөө. Тэгээл тэр яаж ч тодорхой байх уу? За би бол зүгээр чиний мөнгө ч л үрэн шүү. Тэ мэдхгүй дээ. Би ямар нэг хэмжээтэйгээр дуртай бол дургу бол дургу ч юм уу тий. Дуртай дургу. Ямар нэг үйл ажиллагаа гарвал гараар биш. Сэтгэлээс уучлалгаагаад хоорондоо гараа бариад тийм шүү дээ. ив түнгээ олдсож байгаарай. Тийм залуу хүмүүсээ дээ тий. Та нар чадна. Тэгсээ хамгийн зодоо идэв тийж идэгөө. Чи доор комент энэ мүү да Гэхдээ яг хинч одоо хийх хүсдэггүй шүү нэрэ. Зүгээр л би нарыг хөндлөж байгаарай. Тэр ч хэвээр Эхний алхмыг чи хийхгүй бол өөр хин чи хийхгүй. Залуучууд бид нар хөдөлж. Эхлээчүүд зоригтой байгаарай. Эхлүүд ойлгомжтой байгаарай тий. Тэгээд нэг гэсэн клабаас ингээд хосмос төрж мөрөөл тий ингээд тэр юу гэж бодож. Хамгийн сүүлийн сар. Одоо миний үерчсэн бүх хүмүүс клаб бас л. Тийм. Тийм үү? Танилцуулгын зүйл. Би ч яаж идэхтэй. Тэр болоо охтуудаас. Хинч найз өхөн болсон юм. Яаж болох юм бэ гэж тий. Яагаад байж болохгүй гэж тий. Байж болно шүү дээ. Болно шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Ич хэрэггүй л юм байна. Сүүл юм соёнбоо минь клабаас найз өхөн олж молоод асуудал байхгүй юм биш үү? Байхгүй. Тэгээд тэгэхээр найз өхнөө номын санаас судална гэж боддог. Йоо энэ боо. За ингээд. ингээд. Нэвтрүүлгийг M Office-д бичсэн. Тэгээд бидний event гэж байгаа Everysipping Castillo del Lago. Баярлаа. Захиалгаар хаач өргөж байгаа юм байл шүү хот дотроо. За. Коннект хийх юм. Баярлалаа.